маань мангас идчихлээ гэж өгч. Ногоон дээд удаан бүчээр өөрийгөө гоёч шүүгч Rocket Bay түүнийг Монголын ирээдүйн гавьяач жүжигчин болоорой гэж ирсэн цаг саяхан. Тэгвэл Нанд Заяа охиныг хүлээн авцгаая. Нанд Заяа. Намайг Эрдэнэ Нанд Заяа гэдэг. Би одоо 6 дугаар анги. Би 3 дүүтэй. Сая баг дүү маань 2 сарын өмнө ирсэн. Том дүү маань одоо 1 дугаар анги. Тэгээд би дүүтэйгээ хичээл номоо ээж дүүдээ бас тусалж дэмжиж 3 дүүтэй басан болохоор миний бас хариуцлага их нэмэгдсэн. Том их ч өөргийг ер нь их гүйцэтгэж байгаа. Гата харандаа хөлөөс илхэн гарыг да. Миний хүсэл мөрөөдөл гэвэл би том болоод жүжигчин болно. Яг шалгаруултан дээр Rocket Bay шүүгч надад намайг Монгол Улсын гавьяа жүжигчин болоорой гэж өрөөсөн. Ирээдүйн гавьяа жүжигчинд баяр хүргэж алга ташсан шүү заа. Амны биес системийн хүрээ. Rocket Bay шүүгчийнхаа хэлснээр том болоод Монгол Улсын гавьяа жүжигчин болно. Тоо би эргэж очноо. Миний яаж бэлдсэн тухай миний үзүүлбэрээс хүмүүс маань олж үүж наваг тунгаагаарай. Цаашдаа улам хичээж амжилттай оролцох болно. Эрхэм үзэгчдээ ингээд ирээдүйн гавьяач жүжигчтэй халуун дотноор өгтөн авцгаая. Норвегийн сэн намтраас эхэлж ярихын өмнө номынхан савны тухай хідэн үг хэлээлтэй би. Идэлж эзэмшиж явдаг эзэндээ ихээр гомдсон. Номын сав нэг өдөр Норвегийн эзгүй хайгуур хол газар шавь байц холдшtig санаа амрой гэж гинэ чийдэд зориглоод гэрээс гараа зүхтаажээ. Яагаад ингэж зүхтаасныг би ч мэдэхгүй, та нар ч мэдэхгүй. Ямар ч ил гисэн нэг учир би л байж би түнд Норвег гэртээ ихтэн номынхан савн алга байжээ. Хаашаа яагаад явж ирснийг хэн ч мэдээгүй байж онцгийр гайхаад Норвегийн нүд нь бүлтийжээ. Одоохон явж хай! Гээд овол хараагаад гарчээ. Явсаар байгаад номын сав ятарсан ч юм уу бүү мэд. Нэг газар ирүүтээ нээж үүдээ дэлгчгээд. За та нар цөмөр гарцгаа. Цаваа олоод цугаараа тарцгаа. Үзэг ихлээд одоо гараарай. Үүний хойноос дэвтрүүд суваарай. Номууд дараа бэлтгэж байл да. Норов. Айхвал хүрээдэж мэдэн шүү. Гэж Норвег ирэхээс өртөж цөмөрөө цуун гарцгаалаа. Гүсээр байгаад нурам маань гүцээ дэглээ шүү тэднийг. Оволцсон амьсгаагаа дараад омогтой шүүн дуугаар. Та нар чинь яагаад манайхаас яваад өгч байгаа юм бэ? Тавьсан газар байж байхгүй. Яасан задарсан сав бэ чи? Гэхдээ дэрэгтэн байсан дэвтрүүд дэлгсэн хуудасаа эргүүлээд дээл болсон хавцсан их минь дэндүү муухай урдаг шүү дээ та. Дээр минь бас дими баг юм ирээчдэг. Тэгэхээр одоо би тань эргэж яасчихгүй. Хамгийн сүүлд номын сав хандаж норд хэлжээ. Хосрыг минь тасалж ойдлоор минь хандсан. Хичээлээсээ ирээд та гихтээ авчраад хичдэг. Үү таалхыг минь нээдэггүй, үнэч нүхтийг минь гаргадаггүй. Бүндийд намайг үлдээгээд бөмбөг өчлөөд явчихдаг шүү дээ. Тэгэхээр одоо би тань
Буцаж яасан ч ачихгүй. Миний хэлхийг сонсож үүнээс хойш та нарыг үргэлж хайрлаж авъя. Савндаа осрын хий. Сайхан дэвтрээ хавцлаа. Та нар намайг битгээр хоочтой. Тарж бодорж зүхтаагаад намайг битгээр зөөлдөө. Хийсэн үгэндээ эзэн болоод хэрвээ бидийг хайрлаж байвал одоо бид эргэж очие. Он сурахад чинь тусъя гэж номын сав тэргүүтнийг хэлэхэд Норвей нүдэн сэрэгчээ. Үүнээс хойш та нарыг үргэлж хайрлаж авъя. Үнэн шүү, үнэн гэж үнэн үгээ дахин мэдүүлжээ. Эднэр ингээд цөмөөрөө эргэж савндаа ороод эзнийхээ суганд хавчуулагдаад гэрийн зүг явлаа. Суганд байгаа ном дэвтрүүд минь сугнаас мултраад зүгтчихгүй дээ. Гэж байн болгоомжилж байдаг тэнхээгээрээ хавчжээ. Баярлалаа. Их сандарсан чи? Баг зэрэг сандарсан. Гэхдээ тайзан дээр гарахын өмнө баг зэрэг сандарсан. Тайзан дээр гараад сандрахаа болчихсон. Харин битэрийн хувьд бол үнэхээр сайн байлаа шүү чи. Ингээд шүүгчдийн сэтгэлийг сонсъё. Баяраа. Яа. Яг л өмнө ямар мэдрэмж төржсэн тэрэн шиг байлаа. Тэгэхээр тэрнээс хамаагүй илүү бүр гоё байлаа. Энд нэг зүгээр нэг хүүхэд гараад ингээд юм яриад байгаа биш шүү. Энэ хүүхдээ ярьж байгаа, дүрдээ орж байгаа нүүр хувирлтууд нь хоорондох тэр дөрүүдийн хувирлтууд болон энэ гарны хөдөлгөөн, хөлний хөдөлгөөн авж байгаа энэ биений хил байгаа шүү дээ. Эдгээр нь болохоор ямар яг л ийм байх ёстой юм шиг тэгж үзүүлж байна. Үнэхээр мундаг байлаа ханд. Баярлалаа. Шүүгчтэйгийн Яг миний хэлсэн сэтгэл бол энэ ах эгч нараас нь ганцаархнаа би чамайг тэнцвүүлээгүй. Энэ бол мэдээж амьдрал үнэндээ бол яг л ийм байдаг гэдгийг би чамд бидрээсэ гэдгийг одоо хүсэж ойлгуулах гэж би тэр үгүй гэдэг үгийг хэлсэн. Гэхдээ өнөөдөр бол чи үнэхээр өстой дэгэгчээ та одоо хардаа. Гэтэл надад тэр сайхан болгоныг баталж нотолж харууллаа. Чи гэхдээ миний мессежийг ойлгосноо те? Чамд амжилт хүсье. Баярлалаа. Шүүгч чимгээ. Нандин заяа минь хөөхөн түрүү 2хан сартаа дүүгээ үлгээд одоо хоёулаа салхинд гарнаа гэжсэн те. Миний дэ үнэхээр айлын том юм болохоор маш ухаалаг. Аливаад маш одоо илүү ухаанаар ханддаг чинь өөрийн энэ саяны үзүүлбэр дээр харагдаж байна л да. Үнэхээр миний дэ тэр Норвийн намтрыг, тэр дэвтэр, тэр сав болгоны дүрд үнэхээр мундаг орч чадлаа. Тэг би нэг юм хэлий мэдээ гавьяа жүжигчин болох нь бол ойлгомжтой. Гэхдээ жүжигчин хүн гэдэг бол хамгийн гол нь зүгээр одоо юм уншдаг ш. Дээр нь дуулдаг, одоо хөгжим тоглодог, бүжгэлдэг. Энэ бүх цогцыг агуулж чаддгаараа агуу мэрэгжил шүү. Яг энэ сууж байгаа их чах нар шиг тэр бүгдийг эзэмшээрэй минь дээ. За юу. Харин тэр үед нь бид нар бүгдээрээ хамтдаа илүү гоё үзүүлбэрийг харж баясан. За. үнэхээр сэтгэл хөдлөж. Шүүка шүүгч. Авьяаслаг монголчуудын тайзан чи дахин гарч ирж 2 үеийн сурагчийн дүрийг гаргаж ирлээ. Өнөөдөр бол орчин үеийн хүүхдүүдийн одоо тэр үзэгдлийг гаргаж ирж байна. Тэгээд их маш сайхан гэгээлэг зүйлийг чи хүүхдүүдтэй өөрөөрөө дамжуулж хэллээ. Хүүхд болгон номондоо хайртай байх хэрэгтэй гэдгийг чамаар одоо чамааг өнөөдөр үзэн сууж байгаа хүнд хүүхдүүд чи бол одоо зүрх сэтгэлд нь очсон байгаа. Тэгэхээр чамаа дуурай. Тийм учраас ном гэдэг имийг хайрлж яваарай гэдгийг чи яруу тодорж сайхан жүжиглж бас зүрх сэтгэлээсээ хүргэж өгч чадсан. Чамд баярлалаа. Маш сайхан байлаа. За шүүгчдийнхээ сэтгэлийг сонсоо. Нандин заяа. Баярлалаа.